сайн байцгаана уу? Өө энийг асуух хэрэгтэй юм шиг үү? Энэ. За сайн байцгаана уу? Өнөөдөр нэг юу яасан? Нэг гэрэл авсан. Тэгээ нөгөө гэрлээ оруулахаа мартсан юм шүү дээ. За орой минь төрөг юу? За сайхан ажил тараад гэрлүүгөө явцгааж байгаа байлгүй. Зарим нь гэртээ очисон байгаа байлгүй. За миний хувьд дөнгөж ажил тараад байж байна. Одоо тэгээд та бүхэнтэйгээ ээлжит лайваараа өнөөдөр бамбаны өвчний талаар ярих гэж байна. Тэгээ та бүхэн маань бамбанытай холбоотой бодож санаа зовдөг зүйл байвал асуугаараа тодруулаарай. Миний хувьд бол өнөөдөр бамбан өвчний талаар ярина. За та бүхэн ороод ирээрээ. Ороод ирснүүд нь бусаддаа түгээгээ шеэрлэд өгөөрэй. За тэгээ бусдыг орж иртэл жоохон юу яагаад байж ах уу да. Өөр янз бүрийн яриад байж ах уу. Яриа сонсогдож байна уу энэ? Яриа сонсогдож байна уу? За. Одоо бүгдөө нэг юу бусдыгаа дуудаад цуглуулчаарай. Одоо тэгээд нэгнийгээ дуудаж оруулахгүй бол шеэрлэхгүй бол нөгөө хүмүүс маань цугларч өгөхгүй шүү дээ. Тийм учраас нэг минут юм уу 1 юм уу 2 минут хүлээе гэж бодож байна. За тэгээ энэ хугацаанд та бүхэн тодруулж асуух юм байвал хэлээрээ сонсогдож гин үү? Яриа сонсогдож гин үү? Сонсогдож гин байвал сонсогдож гин гэж бичээд өгөөрэй. Надад тэр нь бас их чухал байдээ шүү. Сонсогдож байвал хэлээд өгөөрэй. За сайн байцгаана уу л гэж. За ороод ирээрээ. За өнөөдөр бамбан сэдвээр ярих гэж шүү. Бусдыгаа дуудаад оруулаад ирээрээ. Та бүхэн маань орж ирснүүд нь бусаддаа түгээгээ шеэрлээд өгөөрэй. Мөн дараагийн лайвыг сонсомоор байвал дагах товчийг дараад follow гэдэг товч байж байгаа. Дагах товч гэдэг. Тэрийг нь дарчих юм бол дараагийн лайвууд та бүхэнд очиж шүү. Хурж ирнэ шүү. Маш олон хүн дагсанд их баярлалаа. Олон хүн дагсан байлээ. Нэмээд одоо бүр олуулаа болоод явбал их сайхан байх болноо. Тэгвэл лайв эхэлтэл бас их удаан хугацаа шаардлагадахгүй. Маш богинохон олон улсууд дороо цугларчнаа. Хин хиндэ хэрэгтэй юм байгаамаа гэж хүсэн. Хэлмээр байна. Ороод ирээрээ. Бамбан өвчний тухай ярих гэж байна та бүхэнд. За сайн. Яриа сонсогдож байна уу? За. Ороод ирлээ. Бусдыгаа цуглуулад өгөөрэй. Бусдыгаа цуглуулад дуудаад ороод ирээрэй. Бамбан өвчний тухай ярих гэж шүү өнөөдөр. Лайв эхлээгүй байгаа. Тийм учраас та бүхэн сандрах зүйлгүй. 1 юм уу 2 минутын дараа эхэлнэ. Одоо бол зүгээр сайхан буу халцгаая. Та бүхнээ сонин сайхан юу байна? Асууж тодруулах юм юу байна? Тэгээд ярилцъя бүгдөө. Шеэр хийсэн гинэ. Их баярлалаа. Зөндөө шеэр хийдэг хүмүүс байдгийн байлээ. Тэ. Та бүхэндээ их баярлж явдаг шүү. Талархаж явдаг шүү. Одоо та бүхний шеэрийн ачаар энэ маш олон хүмүүс энэ өвчнөөсөө салж байгаа. Эрүүл мэндийн мэдлэг боловсралтай болж байгаа. За тэдгээр улсууд нь зарим улсууд нь өөрсдийнхөө амь насыг аварч чадж байгаа шүү дээ. Мэдлэгтэй байж ижил ер нь монгол хүн одоо гинтийн одоо өвчнөр бол өөрийгөө амь насаа алдахгүй байх юм байна лээ. Би тэгээд их бодлоо. Ингээ манай энэ монголчууд үнэхээр хэнэггүйгээсээ болоод ингэж олуула нас ураад байд юм уу? Эсвэл мэдлэггүйгээсээ болоод ингэж их нас ураад байгаа мó гэж би их бодлоо л доо сүүлийн үед. Тэгээ би энэ хорт хавдраар ингээд нас ураад байгаа улсуудыг ингээд ажиглаад байхад ихэнх нь одоо яг нэг нөгөө хэлэхэд хэнэггүй гэхээсээ илүү мэдлэг нь арай жоохон дутагдаад би бол хорт хавдрын маш өндөр эрсдэлтэй хүн юм байна гэдгээ тэр хүн өөрөө мэдэхгүй яваад байсан байгаа байхгүй юу. Тиймэрхүү улсууд өөрийгөө ойр орхон шинжлүүлэх гэсэн ухаан бас арай хүрэхгүй. Тэгээд нэг мэтгэд хавдар энэ төр бол бүр хожуу шатанда орцсон байдгийн байна лээ. Тэгээ би энэ хорт хавдраар ингээд бүр хожуу шатанда орцсон байгаа улсууд ялангуяа залуу улсуудыг харахаар маш их харамсдаг л да. Нэг жоохон илүү мэдлэгтэй, нэг жоохон л одоо өөртөө арай илүү анхаарчихсан бол тэр хүн магадгүй
одоо амнасаа алдахгүй байх бүрэн боломж бол байсан байна да гэж их боддог. Ягаад гэвэл над дээр хавдартай хүмүүс маш их үзүүлдэг учраас би бас тэр улсуудын тавилан одоо хувь тавиланг харахаар бас заримдаа бас өрөвддөг л дөө. Тийм учраас би энэ лайвыг бол их ойрхон хийдэг. Ялангуяа хор тавдрын тухай лайвуудыг маш их хийдэг л дээ. Одоо 120 хараад ивч. За одоо тэгвэл өнөөдөр лайвын маань сэдэв болвол бамбайн булчирхайн өвчнүүд байж байгаа. За тэгээ бамбай булчирхайны өвчин ер нь бамбай булчирхайны гол нь ач холбогдол нь юундэ байд юм бэхэр зэрэг хүний биеийн бодисын солилцооны тохируулгыг хийдэг одоо гол одоо төхөөрөмж гэж хэлж болно л да бамбай гэдэг эрхтэн. Бамбай гэдэг эрхтний хамгийн гол одоо ялгаруулдаг юм нь бол бамбайн гормонууд гэдэг. За бамбайн гормонууд их хэмжээгээр ялгарх юм бол тэр хүний бодисын солилцоо нь бол их хүчтэй хурдтай явагддаг. Бамбайн гормон бага ялгараад байх юм бол тэр хүний бодисын солилцоо тийм удаашрсан маягтай удаан явагддаг. Тийм учраас бамбайн булчирхай хитрхи идэвчих юм бол тэр хүнд бас их хэцүү завиуртай байдаг. Хитрхи идэвх нь их бага байх юм бол бодисын солилцоо нь удаашраад тэр хүнд бас их зовлон яривхтай шинж тэмдгүүд бас илэрдэг л дээ. Тэгээ яг хуу та бүхэнд өнөөдөр би бол бамбайн булчирхайн одоо хитэх идэвхтэй үед ямар шинж тэмдэг гардгийг гэдэг талаар ярина. Хитэх одоо бамбай булчирхайн идэвхжил баг үед үйл ажиллагаа нь ийм сул үед ямар одоо шинж тэмдгүүд гардаг талаар ярина. За тэгээ бамбай булчирхайтай холбоотой аюултай өвчин ямар өвчнүүд байдаг талаар ярина. Бамбай булчирхайн дотор байдаг одоо янз бүрийн тийм зангилаанууд байж байдаг. Тэр зангилаануудын талаар бас ярих болно. За юуны өмнө бол бамбайн өвчтэй бамбайн дутагдaltaй хүн гэж ямар хүмүүс байдгийм бэ гэдэг талаар ярих гэж бодож байна. За бамбайн дутагдaltaй хүн бол хамгийн түрүүнд амархан ядардаг бамбайн дутагдaltaй бол. За тэгээ дараа нь бол таргалах гад идэх. Жин нэмэгдэх гээд идэх. Яг нөгөө бодисын солилцооных нь хурд нь их удаан учраас нөгөө нэг жин бол нэмэгдээд илүүдэл одоо бодисууд биеийн дотор ингээ хоримтлагдаад идэг. Өөрөөр хэлбэл тэр хүний бие дотор байгаа илүүдэл бодисуудыг шатааж бодисын солилцоонд оруулах тэр хурд нь удаан учраас таргалах хандлага бол илүү байдаг. За тэгэхээр мөн бодисын солилцоо нь удаан учраас цусны эргэлт энтер нь удаан байдаг. Түүнээсээ болоод бас даарах, бэрэг болох ийм шинж тэмдгүүд бас илэрдэг. За тэгээд түүнээс гадна бамбайн дутагдалд ороод ирэхээр хүн бас сэтгэл гутрал гэдэг ийм одоо өвчин буюу депресс гэж нэрлэдэг шүү дээ. Сэтгэл гутралд орохдоо хялбархан болж эхэлдэг. За тэгээд дараа нь болохоор зэрэг хөдөлгөөн бол удаашралтай. Ганцхан хөдөлгөөн ч биш. Сэтгэн бодох чадвар нь бас жоохон удаан сэтгэдэг, удаан хөдөлдөг ийм шинж тэмдгүүд бас илэрдэг. За түүнээс гадна бол бамбайн дутагдалд ороод эхлэхээр зэрэг хүний булчин бас өвдөх, булчингуудаараа янгинах тэр битгий бол яс булчин хоёр нь хоёулаа янгинж өвдөх ийм шинж тэмдгүүд илэрч болно. За түүнээс гадна бол арьс нь хураашаад идэг. Тэгэд үс болон хумс нь одоо ийм хэврэгхэн амархан хугардаг ингэж ийм хэврэг болж эхэлдэг. За энэ бол бас бамбайн дутагдлын шинж тэмдгүүд байгаа шүү. За бас нэг чухал шинж тэмдэг байж байгаа. Энэ бол бэлгийн харилцааны идэх бол буурдаг. Бэлгийн харилцаанд орох сонирхол багтай ийм болж эхэлдэг. За тэгээд түүнээс гадна бол одоо гар хурууны үзүүрүүд бас бадаарах юм шинж тэмдгүүд илэрдэг юм. За эмэгтэй хүн дээр бол түүнээс гадна ямар шинж тэмдэг илэрдэг вэ гэхлээр зэрэг нөгөө биений юм нь бол тогтургүй болоод нэг бол биений юм нь одоо ингээд ойр орхон ирдэг ч юм уу эсвэл бол ирэх хугацаа нарийн хордоод ч юм уу ингэж тогтургүй байдал бол биений юм бол ийм тогтургүй болж эхэлдэг ийм шинж тэмдгүүд илэрдэг юм аа. За ингээ бамбайн дутагдал улам даамжраад ингээд хүндрэх тал руугаа илүү гүнзгийрэх тал руугаа ороод эхлэх юм бол бас зарим шинж тэмдгүүд бас илэрдэг. За үүн дээр бол хүний хоолой одоо сөөнгөтж эхэлнэ. Хоолой сөөнгөтж эхэлнэ. За нүүр нь одоо хөөж жоохон бадарна. За энийг бол микседема гэж нэрлэдэг байдаг. Микседема гэдэг нь яг хаван гэхлээр бас хаван биш. Дарахад бол ингэж усан хаван шиг ингэж хонхоохгүй. Гэхдээ ерөнхийдөө нэг холбогч эдүүдийнх нь хоримтлал бий болоод түүнээсээ болоод ингээд нүүр нь нэлэнхийдээ ингээ хөөх маягтай ганцхан нүүрэн ч биш.
гар хөлнийх нь ингээд шуу энэ бол ингээд жоохон ингээд бандаах маягтай тиймэрхүү харахад таргалаад байгаа юм шиг мөртлөө яг нэг үг хэлэхэд бас энэ бол өвчин юм шүү гэдгийг бас ойлгох ёстой. За ингээд энэ өвчин маань улам жоохон гүнзгийрээд эхлэх юм бол бас хөмсгний зарим өснүүд нь бол халдсарч унж эхэлдэг. Хөмсгний тал нь унах ч юм уу, эсвэл хөмсгөн шингэрэх ч юм уу ийм шин тэмдгүүд бас илэрч болно. За ингээд зүрхнийхэн цохилт бас цөөрч болно. Брадикарди гэж нэрлэдэг зүрхний цохилт ингээд цөөрөх ийм шин тэмдэг илэрдэг. Цус багталт бас явагдаж болно. За тэгээд дээр нь болохоор зэрэг жоохон хүнд хожуу шатандаа ороод эхлэхээр сонсгол бас муудаж эхэлдэг. За иймэрхүү шинж тэмдгүүд бол энэ бамбайн дутагдлын одоо гол шинж тэмдгүүд байдаг юм аа. За тэгэхээр та бүхэн маань бусаддаа маш сайн энэ шинж тэмдгүүдийг сайн түгээгээд өгөөрэй. За бамбайн дутагдах хамгийн гол шалтгаан юу юм бэ гэдгийг одоо бид нар ярий гэж бодож байна. Яагаад бамбай дутагдах болов гэдэг. За бамбайн дутагдлын хамгийн гол шинж тэмдгүүдийн хамгийн гол шалтгаануудын нэг нь бол байна штэ. Энэ юу гэдэг? Системийн өвчнүүд гэдэг. За системийн өвчин дотор ялангуяа бамбайн дутагдaltaй холбоотой бамбааны хоёр гол өвчин байгаа. За үүний нэгийг нь бол Хашимотогийн өвчин гэж нэрлэдэг. Хашимотогийн өвчин гэдэг өвчин бол одоо юу гэж байгаа юм? Бамбайн ингээд булчирхай руу одоо дархлааны эсүүд нь ингээд өөрсдөө ингээд дайраад идэг. Өөрөөр хүний биеийн дархлаа гэдэг чинь бол гадны дайсан руу чиглэж ингэж тэмцэл явуулах ёстой байтал яагаад ч юм бүүмэд нөгөө нэг бамбай руугаа ингээд дайралт явуулаад идэг. Тэгэхээр зэрэг энэ яагаад ингээд бамбай руугаа ингээд одоо хүний дархлааны эсүүд ингээд дайраад өөрийнхөө эсийг гэмтээгээд байдаг вэ гэхлээр зэрэг бамбанаас ялгарч байгаа нэг уураг бол бактерийн уурагтай төстэй байдаг учраас бамбай руугаа ингээд дайралт хийдэг юм байна гэдэг ийм одоо дүгнэлтийг бол зарим эрдэмтэд бол сүүлийн үед хийж байгаа. За энэ Хашимотогийн өвчний үед бол одоо оншилоход бол харьцангуй бас арай хялбар. За энэ Хашимотогийн өвчнийг оншилоход хамгийн түгээмэл хоёр шинжилгээ байж байгаа. За энэ хоёр шинжилгээ бол нэг нь бол одоо тироглобулины эсрэг бие буюу TG эсрэг бие гэдэг шинжилгээ байгаа. Нөгөөх нь TPO эсрэг бие гэдэг энэ хоёр шинжилгээ байж байгаа. За энэ хоёр шинжилгээ бол ерөөсөө Хашимотогийн өвчнийг онцлох маш өндөр чадвартай ийм хоёр шинжилгээ. За энэ хоёр шинжилгээгээр бол за энэ бол Хашимотогийн өвчин юм байна гэж одоо мэдэгдэнэ. За Хашимотогийн өвчин гэхдээ эхний үед энэ Хашимотогийн өвчин маш их түгээмэл өвчин шүү. Ялангуяа эмэгтэй хүнд маш их түгээмэл тохиолддог. Эр хүнд бол их ховордуу тохиолддог ийм өвчин. Хашимотогийн өвчний одоо нэг түгээмэл юм нь бол юу гэхээр зэрэг эхний үедээ бол учир нь олдохгүй бамбааны өрөвсөл их явагддаг. Тироидит гэж нэрлэдэг л дээ. За энэ бамбааны өрөвслийн үед бол бас их ойлгомжгүй шинж тэмдгүүд гарч ирдэг. Яагаад ойлгомжгүй шинж тэмдэг гарч ирдэг вэ гэхээр зэрэг яг энэ өрөвслийн үедээ бол заримдаа бамбаан хордлогын шинж тэмдэгч гарч ирдэг, бамбаан дутагдлын шинж тэмдэгч гарч ирдэг. Заримдаа энэ хоёр шинж тэмдэг ээлжилж гарч ирээд идэг. Заримдаа ингээ холигдож гарч ирээд байдаг. Тэгэхээр энэ бол дотоод шүүрлийн ялангуяа бамбаа эмчнэрийн бол их толгойг эргүүлдэг их тийм яривагтай шинж тэмдгүүд илрээд эхэлдэг. Гэхдээ гайхах зүйл ерөөсөө байхгүй. Тэнд бол өрөвсөл явагдаж байгаа учраас тэнд зарим тохиолдолд бамбаа хитэх, идэвхжих тохиолдол байна. Сүүл рүүгээ өрөвслийн ингээ үе шатнд дуусаад бамбаан эрүүл эсүүд нь ингээд үхээд эхлэхээр зэрэг сүүлдээ бол бамбаан дутагдлын шинж тэмдэг гарч эхэлдэг юм аа. Тийм учраас энэ дээр бол гайхах зүйл бол байхгүй. За ингээ бамбаан дутагдлын шинж тэмдэг ингээ гараад эхлэхээр саяны миний ярьсан баахан шинж тэмдгүүд бол илэрнэ. За тэгэхээр зэрэг Хашимотогийн өвчин бол маш их түгээмэл өвчин, бамбаан дутагдлын гол шинж тэмдэг байдаг. За зарим тохиолдолд бол бамбаан дутагдлын бас нэг шинж тэмдэг бол жоохон толгой эргэж, говьж дайвах тал руу тийм мэдрэлийн шинжтэй шинж тэмдэг бас өгдөг. За энэ үед бол бас бамбайн гормонуудыг үзэхэд бол бас мэдэгднэ. Бамбайн дутагдлаас болж байгаа толгой эргэж говьх шинж тэмдэг бол илэрдэг. За энийг бол одоо шинжилгээнд дээр бол маш сайн мэдэгдэнэ. За үнэхээр бамбааны тэр гормон нь хэр зэрэг хүчтэй ялгарч байна вэ гэдэг имийг бол гол нь 4 шинжилгээ, 5 төрлийн шинжилгээгээр бол ерөнхийдөө нарийн гаргаад ирж чаддаг. За энэ 5 төрлийн шинжилгээний дотор юу орд юм бэ гэхээр зэрэг T3 гэдэг
одоо бамбайн одоо үндсэн гол гормонуудын нэг шүү дээ. Т3, Т4 бас үндсэн гормонуудын нэг. Дараа нь чөлөөт Т3, чөлөөт Т4 гэж байгаа. За чөлөөт Т3, чөлөөт Т4 гэдэг бол бамбайн бас гормон хэр зэрэг ялгарч байна. Гэхдээ одоо чөлөөт гормон байна уугүй юу гэдэг үздэг их чухал хоёр шинжилгээ бас байгаа. За дараа нь одоо thyroid stimulating гормон буюу TSH гэдэг гормон байж байгаа. Гэхдээ TSH гэдэг гормон бол бамбанаас өөрөөс нь ялгардаг эд биш. Энэ бол үнчин тархинаас ялгардаг ийм гормон байгаа. Энэ бол үнчин тархи гэдэг чинь тархины бүр гүнд байгаа шүү дээ. Тэгээд тэр үнчин тархинаас яагаад гормон ялгардаг вэ гэхээр зэрэг үнчин тархи бол ганцхан бамбай гэлтгүү багт хүний биед байгаа бүхий л дотоод шүүрлийн булчирхаануудыг удирддаг ийм одоо багт дотоод шүүрлийн удирдлагын газар гэж хэлж удирдлагын төв гэж нэрлэж болно. Үнчин тархи гэдэг бол тэр үнчин тархитэр бол хүний биед байгаа янз бүрийн дотоод шүүрлийн гормонуудыг ихсгэж багасгадаг ийм тохиргооны ийм гормонууд ялгарч идэг. За тэднүүсийн нэг нь бол TSH гэдэг ийм гормон байгаа. За энэ гормон хэрвээ их өндөр хэмжээгээр цусны дотор ялгараад байх юм бол бамбай дутагдaltaй байна гэсэн үг. Яг бол бамбай дутагдаад эхлэхээр зэрэг тэр үнчин тархин дээрээс бамбайн идэвхжлийг нэмэгдүүлэх зорилгоор чи илүү идэвхтэй ажиллаач, чи илүү хүчтэй сайн ажиллаач гэсэн ийм одоо команд өгдөг. Энэ хэмжээ цусны дотор өндөр байх юм бол бамбайн дутагдaltaй байна гэж эмчнэр бол ойлгодог. Гэтэл энэ гормоны хэмжээ дэндүү бага байх юм бол бамбай илүүдэлтэй буюу бамбай хордлого явагдаад байна. Тийм учраас энэ гормоны хэмжээ бага байгаа юм байна. Цааш нь идэвхжүүлэх ямар шаардлага байхгүй гэж ойлгож болно. Энэ бол хүний биеийн бамбайг одоо өдөрддөг хамгийн гол тохиргооны ийм гормон байна. За энэ гормон бол ерөөсөө бамбай илүүдэл юм уу дутагдлыг оншилдог хамгийн гол чухал гормонуудын нэг. TSH гэдэг гормон байна. За үүгээр бол бид нар бол хамгийн гол онцлогоонуудыг бас хийж байгаа. За үнэхээр цусны дотор хэр зэрэг их хэмжээгээр ялгарч ийн гэдгийг бол саяны дөрвөн одоо шинжилгээгээр бол тогтоочин Т3, Т4, чөлөөт Т3, чөлөөт Т4. За тэгээд дээр нь одоо бас нэг чухал онцлогооны нэг юм байдаг. Энэ нь юу гэдэг юм бэ гэхээр зэрэг TSH рецепторын эсрэг бие гэж нэг шинжилгээ байгаа. За энэ TSH рецепторын эсрэг бие гэдэг нь ямар одоо өвчнийг онцлоход одоо хэрэглэгддэг ийм гормон юм бэ? Одоо эсрэг бие юм бэ гэхээр зэрэг энэ бол Грейвсийн өвчнийг онцлоход маш их чухал одоо шин тэмдэг одоо хамгийн гол шинжилгээ юм байна. За Грейвсийн өвчин гэдэг чинь яадаг өвчин юм бэ гэхээр зэрэг хүний бие дотор бамбайн одоо хит их хүчтэй идэвхжил явагдаад бамбайн хордлого өгөөд идэг ийм өвчин байж байгаа. Грейвсийн өвчин гэж. За энэ Грейвсийн өвчний бол бас нэг гол шинж тэмдэг юу гэдэг вэ гэхээр зэрэг хүний нөгөө нүд нь ингээд томроод бүлтийгээд бүр ингээд бамбатай юм уу гэж яриад байдаг штэ тийм ээ. Тэрэн шиг ийм шинж тэмдэг илэн Грейвсийн өвчний үед ингээд нүднүүд нь ингээд томроод ингээд бүлтрэх гэж байгаа юм шиг ийм шинж тэмдгүүд байдаг. За энийг бол Грейвсийн өвчин гэдэг. За ихэнх улсууд хэлдэг штэ их том бүлтэр нүдтэй хүнийг чи чин бамбатай юм уу гэж яриад байдаг. Тэр бас их үнний ортой. Тэр том бүтгэр нүдний цаана голдуу бамбайн өвчин нуугдж байх тохиолдол байдаг. Тэр бамбайн өвчин нь ямар нэртэй өвчин юм бэ гэхээр зэрэг голдуу Грейвсийн өвчин байх нь илүү илбэг байдаг юм аа. Хамгийн түгээмэл өвчин нь Грейвсийн өвчин байдаг. Тэр Грейвсийн өвчнийг онцлоход саяны тэр миний яриад байгаа тэр TSH рецепторын эсрэг бие гэдэг бол их чухал нөлөө үзүүлдэг. За энэ Грейвсийн өвчин болон энэ бамбайн хит идэвхжлийн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ гэхээр зэрэг саяны бамбайн одоо дутагдлын эсрэг шинж тэмдгүүд илэрч эхэлдэг. За үүн дээр болохоор зэрэг жишээлх юм бол ядрахын оронд эсрэгээр маш их нийгмийн идэвхтэй маш их одоо бие махбодын хувьд бол маш их идэвхтэй ийм хит идэвхтэй тийм шинж тэмдгүүд илэрдэг. За тэгсэн мөртлөө сэтгэл санааны хувьд бас их тийм огцон мааштай тийм тогтворгүй тийм гинт уурладаг гинт баярладаг ийм сэтгэлийн хөөрд ихтэй ийм хүмүүсүүд гарч ирдэг. За тэгэхээр зэрэг энэ бамбайн дутагдлын эсрэг шинж тэмдгүүд гарч эхэлнэ. За иймэрхүү улсууд бол тэгээд дараа нь бас яадаг вэ гэхээр зэрэг бодисын солилцооны хурд нь их хурдтай явагддаг учраас их халуун биеийг халуун шатдаг, халууцдаг. Өөрөөр хэлбэл ингээд энерги шатаагаад байна шүү дээ. Маш хурдтай шатаагаад байгаа учраас тэр чинь хүний бие чинь одоо бие нь халуун байна, бодисын солилцоонд хурдан байна. За тэгээд турж эхэлдэг.
Яг бол нөгөө бодисын солилцоонд хурдан учраас нөгөө энерги хурдан шатаагаад байгаа учраас туранхай байдаг. Маш их амархан халууцдаг. Ер нь бол эдэр өвлийн хүүтэнд л ерөөсө цонхоо онгоолгоё гэдэг улсууд бол бамбаа илүүдэлтэй улсууд байх нь их байдаг. За тэгээд сэтгэл бол мэдээж хэрэг хөөрд ихтэй. За хурд өндөр, хөдөлгөөний хурд өндөр, сэтгэлгээний хурд өндөр, уурч хүрх нь хурдан, гомдох нь хурдан, тийм ээ? Уйлах нь хурдан иймэрхүү улсууд байж идэг. За тэгэхээр арьс нь бол хуурайшихгүй харин эсэргээрээ арьс их чийгдэг, амархан хөлөрдөг. Иймэрхүү шинж тэмдэг. За сексийн хувьд бол за яг янз бүр байж болно. За заримдаа бол одоо юуны дурсал бол арай илүү их байх тохиолдол бас байдаг. За тэгээд ерөнхийдөө бол гол шинж тэмдгүүд нь эднэр байгаа. За тэгээд өөр чин дутуу ярьсан юм гайгүй. За тэгээд нүд жоохон томрох гээд идэг. За иймэрхүү учиртай. За өөр чин тэгээд яг Грейвсийн өвчний үед бол энд нь бол бамбай бол жоохон томорч харагдах тохиолдол бас байдаг. Гэхдээ бамбай томорно гэдэг бол ганцхан Грейвсийн өвчнөж биш, маш олон бамбай өвчнүүдийн үед бол энэ дээр янз бүрийн зангилаанууд үүсдэг ч юм уу, томрох тохиолдлууд бол байдаг. За үүний цаана бол бамбайн дутагдлын шинж тэмдэгч байж болно, бамбай хит идэвхжлийн шинж тэмдэгч байж болно. Аль нь ч байж болно. За бамбай дээр байдаг янз бүрийн зангилаанууд их гарч ирдэг. Зарим зангилаанууд бол одоо бамбай хит идэвхжлээс үүссэн зангилаанууд байдаг бол зарим зангилаанууд бол Хашимотогийн өвчин буюу дархлааны дайралтаас болсон зангилаанууд байж болно. Янз бүрийн тийм хортой чимшиг, хоргуу чимшиг хавдрууд их байдаг. Гэхдээ яг нэг давуу тал нь бамбай дээр байдаг ихэнх зангилаанууд бол хоргуу байдаг. Нийт бамбайн дээр гарч ирдэг зангилаануудын 96% нь хоргуу, 4% нь бол хортой талтай байдаг. Гэхдээ тэр 4% дотроо бол 2% нь бол арай онцгой илүү хортой, нөгөө 2% нь арай харьцангуй гайгүй, эдгэрэл цайтай, эмчилгээ сайн авдаг ийм хавдрууд байгаа. Тэгээ үндсэндээ 4 төрлийн хавдар байгаа. За энэ 4 төрөл дотор бол хамгийн аюултай ганцхан хор хавдар байгаа. За нөгөөдөл нь бол харьцангуй арай хоруу, нөгөөт нь арай хоруу чанар багтаа, нөгөө 96% нь бараг голдуу хоргуу хийж идэг ийм учиртай. Тийм учраас хэрвээ бамбайн зангилаа хэрвээ том байх юм бол тэндээс одоо эдийн шинжилгээ авч хортой байна уугүй юу гэдгийг наривчилж үздэг. Голдуу жижигвтер зангилаануудыг бол айхтар одоо хатгалт хийх нь бол ховор байдаг л да. За хатгалт хийхдээ бол зүгээр FNA гэдэг шинжилгээгээр бол эсийн шинжилгээ аваад за тэр дотор хортой эсүүд байна уугүй юу гэдгийг үздэг ийм хатгалт хийдэг ийм шинжилгээ байж байгаа. FNA гэдэг нь бол Fine Needle Aspiration гэдэг нэртэй ийм шинжилгээ. За Fine Needle Aspiration гэдэг нь бол зүгээр одоо юу руу ингэж зангилаа руу ингэж зүгээр хатгаж агаад сорвуулж аваад тэрийг эсийн шинжилгээ хийхийг л нэрлээд байгаа л ийм учиртай шинжилгээ. Энэ бол хамгийн гол шинжилгээнүүдийн нэг. За бамбай дээр эхо хийж болно. Эхогоор бас баримжаа авч болно. Тэндээс бол бас нэлээд баримжаа авах бүрэн боломжтой гэж үзэж болно. За тэгээ гормонуудыг үзэж болж байна. За ингээд иймэрхүү гол юмнуудыг үзэхэд бол бамбай бол оншилж болно. За эмчилгээний хувьд эмчилгээний хувьд одоо янз бүрийн эмчилгээнүүд бол байгаа л да. За бамбайн дутагдлыг бол эмчлэхэд хамгийн их хялбар гэж ойлгож болно. Яг гэвэл бамбанаас ялгардаг хамгийн гол гормон тироксин гэдэг гормон байж байгаа. Энэ гормоныг бол синтетик аргаар бол үйлдвэрлээд эхэлчихсэн. Тиймээс хэрвээ бамбайн гормон дутагдалд орох юм бол зөвхөн л уугаал хахад бол бамбайн дутагдлыг бол маш амархан менеж хийж болно. Уугаал насан туршдаа уух хүмүүс ч байдаг. Тэр бамбайн гормоныг уулаа гэд айхтар гаж нөлөө гарах нь бол харьцангуй бага. Мэдээж хэтрүүлэх юм бол бамбайн хордлогын шинж тэмдгүүд бол илэрнэ. За бүгдээрээ маш олон хүнд шеэрлээд өгөөрэй. Өнөөдөр бид нар бамбайтай холбоотой маш чухал юмыг ярьж шүү. Ялангуяа энэ эмэгтэйчүүдэд маш их түгээмэл тохиолддог өвчин байгаа. Тийм учраас маш олон хүнд энийг одоо тултал нь шеэрлж өгч туслаарай. Би та бүхнээс бол ганцхан юм гуйдаг штэ. Шеэрлээд л өччих. За өөр юм бол гуйхгүй. За дагах улсууд нь дагаад өгөөрэй. Ягаад гэвэл дараагийн лайвуудыг одоо та бүхэн сонирхол дагцсан хүн дээр бол миний лайвын мэдээлэл маш хурдан очдог. Дагаагүй хүн дээр бол өөр хүмүүс шеэрлж л очно гэхээс та хүн дээр хүрэхгүй штэ. За тэгээд энэ олон хүнд одоо эрүүл мэндийн мэдлэг боловсрол олгохын тулд та бүхэн маань шеэрлж өгөөрэй, дагаж өгөөрэй гэж гуйж байгаа юм. Ягаад гэвэл би одоо ямар нэгэн эмийн реклам огт хийдэггүй хүн. За элдв янзын витамин рекламддаггүй. Тийм учраас эмийн компаниудаас ямар нэгэн мөнгө огт авдаггүй ийм учиртай. Тийм учраас та бүхэн маань шеэрлж өгч туслаарай гэж хэлмээр байна.
За бид нар чи юун дээр очиж зогссон бэлээ? Эмчилгээнүүд дээр тийм ээ. За бамбайн дутагдлын эмчилгээ бол маш хялбархан харьцангуй гайгүй гэдэг хэлчихсэн байж байгаа тийм ээ. Гормоны гаднаас нь угтал эдгэрээ явцдаг ийм амархан харьцангуй гайгүй эмчилгээ. За бамбайн илүүдэл бол жоохон амаргүй. Гэхдээ яг хөө эмчилгээнүүд бас байгаа. За энэ дотор бол хамгийн түгээмэл эмчилгээ бол им уудаг байгаа. За хоёр төрлийн юм бол одоо хамгийн түгээмэл одоо хоёр төрлийн юм байж байгаа. За би лайвн дээр эмний нэр хамаагүй ярьдаггүй. Яг хөө тэр нь бол бамбайг дарангуул хоёр янзын юм байдаг гэдээ ойлгочороо гол хоёр юм энэ хоёр юм байгаа. За дараа нь бол радио эмчилгээ гэж байгаа. За радио эмчилгээ гэдэг нь болохоор зэрэг энэ бамбай булчир хаануудын одоо хит их ялгараад байгаа эсүүдийг нь одоо цацраг туяагаар одоо эмчилдэг юм эмчилгээ байж байгаа. За энийг бол манай нэгдүгээр эмнэлэг дээр одоо цацрагийн одоо юу байж байгаа тэнд хийдэг. Тэгээ цөмийн одоо тасаг байж байгаа шүү дээ. Тэнд бол энэ бамбайн хит илүүдэлтэй, бамбайн одоо хит хордлоготой улсуудыг бол тийм эмчилгээ хийж байгаа. За зарим тохиолдолд бүр хитрхи их одоо үнэхээр эмчилгэхэд хэцүү хордлого их өгөөд байх юм бол бамбайн талыг нь ч юм уу хэсэгчилж тайрж авах хагалгаа хийж бас болдог. Талын тайрдаг ч юм уу, 3-1-ийн тайрдаг ч юм уу ийм хагалгаа хийхлээр зэрэг бамбайн одоо ялгаруулж байгаа эсүүдийн тоон эрс цөөрдөг учраас бамбайн хордлогыг бас эмчилж болно. За бамбайн хордлогыг бол хажуугаар нь бас шинж тэмдгийн эмчилгээнүүд бас хийж болдог. Жишээлх юм бол хитрхийг зүрхэн дэлсээд байх юм бол зүрхний эмчилгээ хийдэг ч юм уу. За ингээ янз бүрийн одоо гарч ирж байгаа шинж тэмдэгт нь тохирсон эмчилгээнүүдийг хийгээд яваад явж бас болдог. Тэр ч бас их чухал. Яг тэгвэл бамбай хордлогын одоо нэлээд гол шинж тэмдэг, аюултай шинж тэмдэг бол зүрх дэлсэх гэдэг айхтар шинж тэмдэг ба. Тэгэхээр зөв зүрх их дэлсээд байх юм бол зүрх дэлсэлтийн эсрэг бас эмчилгээ хийхгүй бол бас зөвхөн бамбайн эсрэг эмчилгээнээс гадна шинж тэмдгийн эмчилгээ хийхгүй болдгоо маа гэж хэлмээр байна. За өөр чинь одоо дутуу ярьсан зүйл юу байгаа юм бол за ингээд гол юмнуудыг нэлээд ярих шиг боллоо. Дутуу ярьсан юм байвал би нэмээд ярий. Та бүхэн асуултын хэсэг дээр асуучаарай. Тийм ээ? За комент асуух юм байвал асуугаарай. Одоо асуулт хариулт эхлэе дөгөө. За. Одоогоор хэдчнээ хүн орж ирсэн байна одоо? Одоо 180-аад. За та бүхэн маань бусадаас шеэрлээд өгөөрэй. Та бүхний үзэлтийг жоохон нэмэгдүүлмээр байна. Одоогийн байдлаар бол нэг 180 хүн байх шиг байна, тийм ээ? Бамбай зүрхэнд ордгоо. Бамбай зүрхэнд оролгүй яг бамбай хордлогч одоо гол асуудал бол зүрхэнд ордог юм аюултай. Бамбай хордлогоос болоод хүн амь насаа хүртэл алддаг юм аюултай зүйл шүү дээ. Бамбай хордлого гэдэг бол ерөөсөө дээр үед намайг одоо жишээлбэл ангаахын оюутан байх үед бол хүмүүс нас орддог байсан юм өвч. Орчин үед бол харьцангуй бамбай хордлогоор нас ороод байх нэг ховор болсон байна лээ. Тэр үеийг одоо миний одоо юуны их сургуулийн ангаахын их сургуулийн одоо нэг ангийн маань одоо анд найз маань хүртэл бамбайн хордлогоор ингээд бас нас орж ирсэн ийм түүхтэй шүү дээ. Гашуун түүх байдаг. Араа минь чи би 2004 онд бамбайн хаглаанд орж байсан. 2004 онд бамбайн хаглаанд орсон. За. Нодингоос эхлээд урд нь илэрч байсан шинж тэмдэг илэрээд байгаа юм. Анемчд өвлүүдийнхөө харуулхад. Дахин ургасан байна гэсэн ямар. За эргэж ургах тохиолдлууд байдаг л да. За бамбай хордлогын үед хагалгаа хийсний дараа буцаад бамбааш нь өөрөө ургаад тэгээд дахиад хордлогын шинж тэмдгүүд эргэж гарч ирэх тохиолдлууд байдаг. За энэ хүн бол ирээд эмийн эмчилгээнд ороод үз. За тэгээ эмийн эмчилгээнд ороод болохгүй бол тэр цацраг эмчилгээнд туяаны эмчилгээнд бас орж болдог ийм аргууд бас байгаа шүү. За бамбай эмүүд илэг бөөрөнд бамбай эмчилгээ бол заримдаа бас жоохон хордлого өгч харагдчихэдэг. Ялангуяа элэг бөөр хоёрт одоо алаац сатыг ихсэгдэг тохиолдлууд байдгийн. Тэгэхээр зөв хийж үзчихээж мэдэгдэнэ. Хийж үзэхгүй бол одоо хэр зэрэг хордлого өгж ийн гэдэг нь хэлэхэд хэцүү л дээ. Хүн болонд нөлөөлж байгаа байдал нь янз янз байдаг. За тэгвэл бас доозыг нь тохируулж болно. Өндөр дооцтой бол бас хордлого өгчих гээд байдаг. Бага дооцтой бол гайгүй байх тохиолдлууд байдаг юм аа. За. байна гэсэн яг ямар юм уу? За олон занглаатай хүн байгаа юм байна тий. За тэр занглаанууд яг байж болно. Тэгвэл тэр занглаанууд таны биед ямар сөрөг үр дагавар өгж ийн гэдгийг нь оншин тогтоох нь чухал. Хамгийн түрүүнд таав штэ бамбайн дутагдал явагдаж гин үү, хордлого явагдаж гин үү гэдгээ тогтоох хэрэгтэй. Оншоо тогтоох ёстой. Грейвсийн өвчин юм уу, Хашимотогийн өвчин юм уу, эсвэл өөр ямар нэгэн бамбайн өөр зөндөө өвчнүүд бас байгаа штэ. Ингээ. За нэг тохиолдол байдаг шүү. Яг төрсний дараа бол хүн бамбайн дутагд орчих гээд байдаг.
Яг тэгвэл эмэгтэй хүн төрснийхаа дараа маш хүчтэй бамбайн дутагдлалд орох тохиолдлууд бол төр зүрийн тохиолдлууч байдаг. За тэр нь урт хугацаагаар үргэлжлэх тохиолдлууч байдаг. Үүнээс шалтгаалаад эмэгтэй хүн төрснийхаа дараа сэтгэл гутралд орох тохиолдлууд бас байдаг. Тийм учраас хэрвээ танд бамбайн дутагдал үүсэж байгаа бол ялангуяа жирэмсэн үеийн бамбайн дутагдал гэж байдаг, төрсний дөнгөж дараах бамбайн дутагдал гэж нэлээд гүнзгий дутагдлууд байдаг. Тийм учраас төрсний дараах эхчүүд маань бас жоохон анхаараарай. Болохгүй бол бас үзүүлж харуулж бас болноо. За. Бамбай халдварлагдгүй. Бамбай өвчин халдварлана гэж байхгүй л дээ. Яг бол бамбай өвчин бол халдварт өвчин биш. Бактерийн гаралтай биш. За яг вирусын гаралтай бамбайн дутагдал гэж бас байдгийн. Яг бол ханиад хүрсний дараа ханиадны дараа нөгөө дархлааны эсүүд чинь бамбаар үчин дайралт өгөөд тийм учраас вирусын гаралтай одоо бамбайн дутагдал энэ төр гэдэг өвчин байдаг. Тэр нь бол голдуу ханиадны дараа үүсдэг ийм өвчнүүд байгаа шүү. Тийм учраас ханиадны дараа бас хаяа болгоомжтой байхад гэмгүй байдаг. За бамбаанаас шалтгаалаад хим алдаад байгаа. Энэ хоёроо алийг төрүүлж эмчлүүлэх вэ? За би бас нэг чухал юмыг бас дутуу ярьсан байна. Йодын дутагдлаас болоод үүсдэг бамбайн дутагдал гэж бас байдаг. Яг бол йод гэдэг бол бамбайн гормоныг бүтээхэд хамгийн чухал тийм одоо гаднаас хэрэг болдог ийм түүхий байхгүй да. Тэгэхээр зэн йод гэдэг юм чинь болохоор зэрэг далайн түвшин рүү ойртох тусам элбэг байдаг. Далайн түвшнээс холдох тусам йодын хэмжээ одоо хөрсөндөх йодын хэмжээ бага байдаг. Тийм учраас далаагаас ингээд алслагдмал оршдог манай Монгол шиг өндөрлөг газарт оршдог одоо улс орнуудад бол бамбайн дутагдал бол илүү элбэг байдаг юм шүү. Тийм учраас одоо манай Монгол улс ч одоо йодын одоо баяжуулсан хүнс хэрэглээд байдаг нь тийм учиртай. Монголын хөрсөнд бол йодын хэмжээ бага байдаг. Яагаад йодын хэмжээ бага байдаг вэ гэхээр зэрэг йод гэдэг бодис маань усан дуусамтгай бодис. Тийм учраас йод маань ингээд өндөрлөг газраас ингээд усыг дагаад доошоо ингээд далаа руу орчод идэг байхгүй да. Далаа руугаа чиглэрээд яваад идэг. Голыг дагаад усыг дагаад урсаад идэг. Тийм учраас өндөрлөг газар йодын одоо дутагдал элбэг байдаг. За далайн түвшинд ойртох тусмаа йодын дутагдал одоо бага байдаг. Тийм учраас хэрвээ та йодын дутагдалтайгаа тэмцэе гэж бодож байгаа бол далайн хоол хүнс, далайн одоо ургамлуудыг илүү элбэг хэрэглээч. Нөгөө далайн байцаа байдаг шүү дээ нөгөө тийм ээ. Хатаацсан байцаанууд байдаг. Далайн байцаа энэ төр илүү хэрэглэх юм бол йодын дутагдлаас илүү гарах боломжтой гэж үздэг юм аа. За үнэхээр йодын дутагдалд орчих юм бол хүн маш хэцүү байдалд ордог. За эндээс үлдээд бол бамбайн дутагдалд ороод бамбайн дутагдлаас болоод оюун ухааны хомсдол, оюуны одоо дутагдал, иймэрхүү тэнэгрэл гэх мэтчлэн одоо өвчин бол үүсдэг шүү дээ. Тэнэгрэл гэж. Тэрийг бол кретин гэж нэрлэдэг байдаг. Оросууд бол тэнэг хүнийг бол кретин гэж нэрлэдэг шүү дээ. Тэр нь болохоор зэрэг йодын дутагдлаас үүссэн оюуны хомсдлыг л хэлж байгаа юм л да үндсэндээ бол. Тийм учраас хэрвээ та йодын дутагдал санаа зовж байгаа бол йоджуулсан давсыг хэрэглээд йодоор баяжуулсан хүнсийг хэрэглэх юм бол та бамбайн дутагдалд орох аюул багтай. Гэхдээ орчин үед бол ер нь бамбайн дутагдал ялангуяа йодын дутагдал бол багасчихсан байгаа шүү. За. Бамбаанаас болоод хим алдаад байгаа. Энэ нөхөн алийг төрүүлж эмчлүүлэх вэ? Бамбаанаас болоод хим алдаж байгаа гэсэн үү? Энэ нөхөн бамбааг нэмжлүүлэх үү, хим алдлаа эмчлүүлэх үү? Ер нь хоёулангийн нэр зэрэг л эмчилмээр байна. Ер нь бол асуулт нь бол ингэж л байна л да. Бамбайн дутагдлаас болоод дутагдлаас гэсэн үү? Илүүдлээс гэсэн үү? Бамбаанаас болоод бамбаана илүүдлээс хордлогоос л болж байгаа болоо да. Хамгийн хим алдагд нь бол голдуу бамбайн хордлогоос үүсэх гэдэг юм л да. Тэгэхээр бамбайн хордлогоноос үүсэж байгаа хим алдагдал юм байна гэж үзэж байна. Тэгэхээр зэрэг хим алдагдлаа ч эмчилнэ, бамбаагаа ч эмчилнэ. Ер нь зэрэг эмчлэхгүй бол болохгүй л гэж хэлмээр байна. За та бүхэн маань сайн шеэрлээд өгөөрэй. Та нараас би ганцхан юм гуйгаад байгаа шүү дээ. За. Зөвхөн хим алдагддаг бамбайн занглаатай ямар эмчлийн онцлогоо зөвхөн хим алдагдал бамбайн занглаатай гэсэн үү те? Тэр бамбайн занглааны цаана өвчин байгаа юм байна гэж үзэж байна. Тэр бамбайн занглааны цаана одоо нэг бол бамбайн дутагдал байгаа, нэг бол бамбайн илүүдэл байгаа. Тэрийг олж илрүүлээд оншоо тогтоомоор байна. Грейвсийн өвчин байна уу? Хашимотогийн өвчин байна уу? Өөр янз бүрийн өвчин байна уу гэдгийг тогтооноо. За цааш нь. За ингэсэн байна. Яг ижил утгатай асуултыг дахиж битгий асуурай.
Ийм чуулган өөр юм ярих юм хинд нь итгэх байл. За эмч болгон яг яагаад өөр юм яриад байгаа юм бол бид нар чинь бол бүгдөө л нэг л сурах хүчээр л одоо энэ өвчнүүдийн чинь бол ойлголт авдаг нэг л шинжилгээ ухааныг харж байгаа учраас бамбан дээр бас одоо ойлголтын зөрүү байна гэж би бол нэг бодохгүй байна. Хэрвээ үнэхээр зөрүүтэй юм ярьж байгаа эмч байгаа бол одоо тэр одоо эмч нарын ярьж байгаа зүйлийг надад яриад өгөөрэй. Тэгэх юм бол би одоо миний зүгээс санал нийлж гин үгүй юу гэдгийг яриад өгч болно. За. Бамбан зангилаа судасчлалтай гэсэн энэ хорт авдаг юм уу? Бамбан зангилаа судасчлалтай гэж нөө. За энэ судасчлалт гэдэг юмыг бол наривчилж үзнэ. Тэрний цаана ямар эдийн шинжилгээ чухал байгаа. За тэр эдийн шинжилгээнийхээ хариуг аваад тэр. Тэгээ тэрийг харж агаад хэр зэрэг одоо ноцтой байна гэдгийг нь бол харна. Тийм учраас эдийн шинжилгээг харахгүйгээр одоо ямар нэгэн хортой хоргүй гэж хэлэхэд бол дэндүү одоо болчимгүй болох гээд юм л да. За цааш нь. За бамбанаас болж хавгнах уу? Бамбанаас болж хавгнах уу? Хавгналгүй яах вэ? Бамбанаас болж ялангуяа бамбан дутагдлын үед бол одоо хавгнах зүйл бол байдаг. Тийм учраас хэрвээ бамбан дутагдaltaй байхад голдуу хавганд юм л да. Гэхдээ хавнж гэх юм уу хөөлт ч гэдэм үү яг тийм усан хавн бол биш шүү дээ. Ингээд дарахад бол тэгж их хонхоогоод байхгүй тийм хөөх тэг хөвсгөр маягийн тийм хөөлтөл явагдаад байдгийн. Тэр нь яад бол нөгөө нэг юуны бамбан дутагдлаас болоод тэр юуны холбогч идүүдийн ингээд зузаараад байдаг ийм нөхцөл байдал үүсдэг. Өчнийхээ одоо эмгэж амаас шалтгаалдаг л да. За өөр ямар асуулт орж ирж байна? Бамбанд селен сайн гэх юм энийг ууж. За яг бамбанд бол селен бол бас сайн гэсэн ийм одоо судалгаанууд байдаг. Тэгвэл яг селенийг хэтрүүлж болохгүй. Селен гэдэг маань маш багахан хэмжээнд хүнд бол байхад бол хангалттай байдаг ийм элемент байж байгаа. Тэгэхээр зэрэг багахан хэмжээнд хэрэглээд бас зогсоох ёстой. Тэгэхгүй бол үргэлж хэрэглээд байх зайлшгүй шаардлага бол байхгүй. Жишээлх юм бол селентэй өндөг ч юм уу. Одоо орчин үед селенээр одоо баяжуулсан өндөг байгаа шүү дээ. Йодоор баяжуулсан өндөг байж байна. Селенээр баяжуулсан өндөг байж байна. Селенээр баяжуулсан өндөг идэвхтэл бараг л хангалттай. Селен гэдэг маань маш ховор элемент. Тэгвэл маш бага тунгаар одоо байхад бол хүний биеийн дархлааг бол бас аятайхан аваад явдаг ийм чухал элемент байж байгаа шүү. За цааш нь. За одоо нэг давхцаа. За бусад асуултууд давхцаад байгаа учраас ингээд асуулт хариултын одоо юмыг бол дуусгая. Та бүхэндээ анхаарал хандуулсанд их баярлалаа. Дагах улсууд маань дагаад өгөөрэй. Түгээх шеэрлэх улсууд маань шеэрлээд өгөөрэй. Анхаарал хандуулсанд баярлалаа. Баяртай. Бамбан тухай лайв байлагч.